За сайн байцгаана уу. Өнөөдөр Баян Улгийн аймгийн Булган сумаас ирсэн. Одоо надаар имчилүүлсэн. Назимтайгаа уулзаад сайхан байна бид хоёр. Анх удаа би бинийгээ хараад уулзцаалаа. Сайн байцгаана уу. Манай Назим одоо 2 жил ийм өвчтөй явсан байгаа. Тархины суур ясны гэмтлийн толгой нүдэхгүй мөртлөө баг зэрэг одоо сууринда тийм ээ. Одоо мэдрэлийн судас одоо суурийг барьсан булчин шөрмөс юу гэдэг тэр бүх одоо хэсэг жоохон гэмтээд тарих нь баг зэрэг хойшоо хазаалттай байсныг 2 сар эмчлээд дуусчихваа. Манай Назим сургалтанд суухаар Улаанбаатарт ирээд өнөөдөр уулзаж байгаа юм. За одоо Назим маань ярина да. Ямар шиг байснаа 2 жилийн өмнө. 2 жилийн өмнө би ер нь ямар өвчтөй байснаа гэдгийг би өөрөө санахгүй байсан. Жохон чанга болтгоо шүү дээ. Ийм сул юм чи яад болтгоо. Тэгээд чангаар. 3 сарын сургуультанд ирээд хөдөө харах гэсэн чинь миний гинт өвчин эхэлсэн баггүй. Тэгээд өвчин эхлэхээр яаж өвдөж байгаа би өөрөө бас мэдэхгүй байсан. Тэгээд тэр сумандаа очиод тэгээд нэг хүн манай ичиг танин ихээр энэ хүнтэй холбогдоороо гэд энэ хүний дугаар өгөөд би энэ хүндээ эмчилүүлээд эхэлсэн баггүй мөнгө тэгштэй багш гэдгээр нь тэгээд намайг эхлээд 10 хоног эмчилүүлээ. Тэгээд 10 хоног эмчилсэндээ үр дүн болохоор би 2 жилийн өмнө бүр юу ч хийж байгаа мэдэхгүй нэг сонин яваад байсан. Тэгээд уйлхаа мэдгүй бүр хүнтэй харьцаа мэдгүй нэг сонин байсан. Мэдгүй. Таархаа мэдгүй. Халуусхаа мэдгүй. Сонин хүн байсан да. Сонин хүн байсан. Тэгээд царай нь хавхар тий. Тэгээд хөрсөөр эмчилдэг гэсэн байна. Тэгээд эхний 10 хоног эмчилүүлээд гарсан үр дүн гэхээр уйлдаг болсон, нийдэг болсон. Тэгээд багаар нөгөө юу найрладаг гэсэн. Зөөр найрлаад мэдрэмжүүд төрөөд тэгээд дараагийн курсыг бас эхлүүлэх ёстой байгаа гэдэг энэ хүнд итгэсэн болохоор за эхлүүлъя гэд дараагийн эмчилгээг бас итгэлтэй эхлүүлсэн. Одоо аратаг амтэн ч гэсэн уйлна шүү дээ тийм ээ. Тийм аз жаргал өөрийгөө амьдарч байгаа мэдэрч гэхдээ манай энэ хүн болохтон зэрэг амтнаас 7 дор хэцүү байсан. Маш их төвчээртэй хүн байгаа. Тийм ээ. Төвчээрл ивэл минь одоо өвчнөө яланд гарч ирж байгаа хгүй бид хоёрын одоо хоорондын харилцааны төвчээр. За одоо инглээ шүү. За одоо өнөөдөр инээ шүү. Өнөөдөр ингээд өтгөн шингэнээр нь доош гаргаад тийм ээ бүх одоо биений сувг, яс, шөрмөс одоо дотор эрэхтэн, үе мөч, тарих, хөл гэдэг ингээд бүх сувгуудаар нь ингэж эмчилсэн. Эхлээд тарихын сэргээгүүтээ сэргээсэн тарихтайгаа дүүцүүлээд бүх биеийн сэргээгээл яваад байсан. Одоо тэгээ 2 сар болоод өнөөдөр дуусчих واخгүй тий. Тэгээд ер нь хамгийн гол нь итгэл байсан. Нэг нэгэндээ итгэл байсан. Одоо өөр хүн байсан бол энэ хүнд итгэхгүй утлаа гэд би алсаас эмчилж байгаа байхгүй бүр 2000 км видео калаараа. Одоо итгээгөө хүн байсан бол аль хэдийн одоо юу болохоо мэдэхгүй ярьж чадахгүй байсан. Хаач яваа юм бэ? Хаач яваа юу болж байгаагаа өөрөө зардал тий. Харин тий. Тэгэхээр би биэндээ итгээд эмчилсэн одоо бүр гоё болж байгаа. Тэгээд дондуур нь бас яг нөхөртэй болсон. Тийм ээ? Тий. Саад жаргал. Удахгүй хүүхдтэй болно. Одоо сав, өндгөвч гэд бүгд ингээд тийм юу байсан байхгүй юу? Одоо бүгдийг сэргээж эмчилсэн байхгүй юу? Тэгээд ярих гэсэн юм биш мартаад ах юм. Гоё юм ярьсан чинь. Гоё яар. Зүгээр чөлөөтэй.
Тэгээд миний амьдралыг ийм сайхан болгосон багштай баярлаа. За талархлаа. Тэгээд өрн хамгийн гол нь сэтгэл, итгэл тэгээд тэр хоёр байвал тэгээд бүх юм болно. Хажуугаар нь бас ажиллаа хийгээд байсан гэж Тийм байна. ажиллаа Тийм хийжсэн байж. амар сонь тийм. Ойр дотны хүмүүс ямар байсан гэлээ? Яагаад ийм болсон гэж яриад байсан гэлээ? Хойч. Ягаад өмнө чи нөгөө яриад энийгээд байсан чи одоо яагаад энихгүй байгаа? Ярихгүй байгаа гэдээсэн. Тэр нөгөө миний өвчтэй байгааг хин ч анзаарах байхгүй юу? Шив шимээгүй Юу яаж ч ярихгүй ганцаараа цаашаа Аха. харагдчихдаг байсан гэсэн тий. Тийм. Эмчлэлэг байх та. хүнтэй ярих ямар ч сонирхол байхгүй. Тэгээд өрөөсөө нэг ганцаараа баймаар санагдаад ирсэн нэг чимээгүй орчиндөө ганцаараа байхад ирсэн. Тэгээд энэ хүн дэмжлж байхдаа ажиллаа бас хийгээд Инээч хөрөө эний бас нөхөртэй болсон. болоо. Тий. Тэгээ аав ич хоёр нь маш их ад жаргалтай байгаа тий. Эхлээд аав нь надтай холбогдсон тий. Бас тий хүний хэлснээр жуулчлалаа. Манай охин ингээ эмчлээд өгч чадах уу? Ийм байгаамаа. Тэгээд ийм За одоо тэгээд сургалтанд ирсэн хот тэгээд багштай уулзаад гоё байна. Гэтэ би хизээ уулзахаа мэдгүй гэхдээ хаа нэг өдөр уулзсан гэд бодоод байсан хгүй. Тэгсэн чинь гэнт өнөөдөр уулзсан. бол ингээд өнөөдөр багштай уулзаад сууж байна. За ингээд та бүхнийг хүлээж авсан талархлаа. Бид хоёрын зүгээс.